Бид нар ах дүүсээр манай өвөөгийн одоо хүү Няма дүүн Зундуй дүү Мөнгөн Сэтэнжав дүү Цэнд Алтан шав Цэнд гэд за ингээд бид нар даалаа эгч заяа эгч бид нар ингээд нэг Увс аймгийн одоо язгуур урлагийн концертэд өвөөгийн найруулсан аяа илгуугаар 16 морин хуурч ороод тэгээд Тариалан сум 1-р эзлээд морин хуурын чуулган 1-р эзэлж ирсэн тэр зураг одоо надаа одоо хүртэл байж идэг юм аа. Тэгэхэд би 9-р ангид байсан шиг санаж байна. Тэгэхэд бол хүүхдүүдийг нэг тийм соруулдаг алт тушуутай үзгэл гэж тухайн үедээ ярьдаг байсан тийм автомат уруучих тийм үзгээр шагнаад том хүмүүст нэг тийм бүсийн дурдан баярын бичгтээ өгчээж үлээ. Тэгээд хуурын чуулга маань 1-р эзэлсэн тэрнээсээ гадна өвөө маань их олон төрлөөр урлагийг эзэмшсэн юм хүн байсан. Бүр дээр үедээ Улаангэр гэж байхад учиртай 3 толгой хүртэл сумынхаа клубын тайзан дээр тоглодог байжээ. Учиртай 3 толгой дөөрийн хэсгээс. Жишээлбэл тэнд одоо балганы оройлд манай одоо Өрлөхийн аав сайд нарын зөвлөлийн дарга Содмгойн жолооч байсан Жамсран ах тэр балганы оройлд тоглодог байсан юм гэсэн. Их чадварлаг тоглодог нь манай Жамсран ах байсан гэсэн. За тэгээд ийм жүжиглэл хэсгээс тоглохоосаа гадна бас дуур альгэрмаа гэдэг нэг тийм жижиг дуурийн хэсгээс бас тоглодог. Энэ альгэрмаа дүүрийн одоо эрэгтэй хүнийх нь оройлд манайгийн Цэцгэмаагийн аав Бата тоглож исэн. Эмэгтэй оройлд нь альгэрмаагийн оройлд Ширнэн гэдэг ч тоглож исэн. Энийг би өөрөө нүдэрээ хараад энэ альгэрмаа гэдэг дуур манай сумын клубт анх манай өвөөгийн гараар тавигдлаа гэд ингээд одоо хүртэл би бас дурсаж явдгийн.
За тэгээд манай гэрт хүмүүс орж ирэхэд бол манай өвөө ерөөсөө зүгээр гаргадаг. Манайх гэр бүлийн концерт гээд жижигэн хэмжээний тийм одоо бараг концерт гэх үедээ нэг тийм жижиг хэмжээний одоо үзүүлээд гаргадаг. Би шанзаа бариад тоглоно, өвөө нэг бол гураа барина, нэг бол хуучраа барина. Ингээд нэг юм тэр ирсэн орсон гарсан хүн бүхэнд сэтгэлийг нь одоо хөгжмөр хөглж өгöd ингээ гаргадаг юм л айл байсан. Одоо өвөөгийн шавнараас одоо хамгийн их одоо өвөөг дуурайж хөгжимдөж сурсан, өвөөгийн ер нь авсан бүх шагналуудыг өөрөө бас хүртэж авч чадсан ийм одоо хамгийн алтан шавн өвөөгийн одоо хүү Нима байна да. Тэ Нима ах бол яг өвөө маягаар татдаг тийм ардын язгуур ийм чиглэлээр одоо морин хуурыг эзэмшиж сурсан өвөөгийн голдуухан аянуудыг их сайхан аялгуудаа урддаг ийм хүн юм байгаа. Хотын хурдын дотлогоо уяг будаан хараа. За Нимахын дараагаар манай хар зундуу гэж нэрссэн молдоо зундуу ах байна. Зундуу ах бол биелгээний талаас ер нь нэлээ их алдаршсан. Зундуу ах 70 эгч хоёр нэг хослон биелдэг. Дүүдээ ах
тухайн үед эвлийн өрийн дарга байсан. Манай жолооч дүүдах, манай ээж Жомбон хоёр хосолж биелдэг. Дараагаар нь Санжгоо Жураа эгч хоёр биелдэг. Далаа эгч Намдаг ах хоёр биелдэг. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан алтан ганцлалд амтлагч биелж зэнэ байна. Ингээд ийм их хос осороо биелдэг хотон биелгээ болон язгуур урлагийн биелгийг хөгжүүлэх тал дээр өвөө маш их анхаарсан. Тэр чирээрээ энэ 1957 онд юм уу да одоо нөгөө язгуур урлагийн анхны наадмууд болж ахтал өвөөгийн энэ бие биелгээгээр сурвалжлага хийхэд өвөө өнөр гэргүл гэдэг биелгийг гаргасан байгаа юм өөрөө найруулж.
Өнөр гэр бүл дээр болохоор ч одоо далайн эгч тэр хэн гэдэг намдаг ах хоёр эцэг эх болж биелээд дүүд ах манай ээж Жомбон хоёр одоо хүү бэр хоёр болж тоглоод тэгээд хин чойжвэгч Кату ах хоёр хүүхэд болж ингээд нэг өнөр гэр бүл гэдэг биелгээг анх удаа гаргаж тэгээд тэр биелгийн энэ телевизийн алтан фондод үлдсэн юм бас түүхтэй.